анхудаа одоо ийм комеди үзэж байна. Тэгээс одоо комеди үзчихсэн манайхаа. Яа, жагаа үзчихсэн байна. Та бүхэндээ өнөөдөр хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээд бид бүхэндээ бас өнөөдөр бас нэгэн одоо Монголын домог болсон хамтлагийг бас өөрсдийн клубд бас хүлээж аваад байна. Бас хүрэлцэн ирсэнд бас баярлалаа. Татар хамтлагтаа бас бүгдээ алгадчихъя. Ой мэндийг бас хамтаа хүргэе. Одоо бодохоор нэг 2 жил болсон шиг сайхан санагдчих аашиг нэг тэгтээ. Мөөгийн ах маань яг ингээд нэг хэмрээ байгаа даа. Тэр 2003 онд яг л ийм ах байсан. Бусдыг хайрыг хөндлөлтөр баг ээжээсээ ийм сахалтай төрсэн чинь нэг жоохон юм цухуугаад ийм сахал цухуугаад хүү гэж бод тэ. Тэгээ мөөгийн ах маань бол бас айгүй гоё жингээ барьсан байгаа. Тэгээд мөөгийн ах маань л ер нь татар хамтлагийн 3 бүдүүн болохоос одоо хамгаалж байгаа да. Тий, ер нь бол яг яг л хэвээрээ байгаа даа шүү дээ. Манай заяа ах маань одоо тэгээд бас жин орж гараад байгаа юм. Хаяа бас янз хаяа жоохон дүлээд сууж гэж суужвал ихнэр нэрээд зоос хийчүүл пингшүүгийн мэлхий болчих гээд байна. Гэдэг. Манай жагаа ах бол аль дээр мөрдөн байцаа гэж болсон шүү дээ. Тэгээ эрүү үсгэж байгаа даа. Эрүү үсгэж байгаа. Гэтэ одоо бас яг жин нэмсэн гэдэг дээр одоо яг тэ угаасаа л бүгд жин нэмсэн шүү дээ тий. Хамтлагийн сонсогч нар хүртэл бас жин нэмсэн байгаа тий. Бүгдээрээ л бөөнөрөө тий. Одоо та бүхэн маань 8 сарын 19-нд өргөнөөр ирж үйлчлүүлээрэ гэдэг. Төв зингэлт хөрөөлөндөө. Тэгээ удахгүй бас 50 жилийн хойно тоглолтоо бараг тар гэдэг нэрээр бараг хийх байна тий. Одоо бойл гэдэг. Тий. Тэгээд бас заяа ах маань бол үнэхээр авьяаслаг тий. Бүх одоо хамтлагийнхаа одоо ая тий үгийг бол зохиодог юм байлээ. Тэгээд ер нь ганцаараа гэдэг дуу гаргасан юм байлээ. Энэ хүн бол ер нь ганцаараа л ер нь хичээсэн юм шүү гэх тий. Сонсогчд нь ч бас хэлдэм байлээ. Бас заяа хичээвэл татаар хичээнэ гэдэг. Татаар хичээд. Тийм үг гар. Тий. Далж игүүр шүү дээ. Манай заяа жагаа мөгийн хоёр уу ялчгүй. Заяа ха таны нуруу өвдөж гин энэ хоёроо 20 жил үрээд. Тэгээд заяа хаас бас гуйж дахиад экултэл битгий дуу яриад. Би танаас гуй гэхэд. Тийм бидний дуртай бороо дурлалаар гэх тийм болгоо хийсэн шүү дээ. Нуртоо гэдэг. Гэдэг. Ариун заяа хатаа гэх гэж аваад. Заяа хаас айгуу тэгдэж шүү дээ. Би ч ондоо хайртай гэдэг яахан дахин хэлийг охин зовоогоо шүү. Нэг хэллээ бодоо шүү дээ. Ямар их хэлтийн таач одоо. За ойлгосон хайртай. Гэхдээ заяа хас болж одоо яг манай ангийн юм уу хөрхи хідэн банд нар хөвчөөд алсан шүү дээ. Айл өвч. Ингээ наач явсан охин дог хичээл тараал хөрхи гуруулаа ингээ бэлдээ шагаа шүү дээ. Улам бэхэр дасчээ гэ хөрхи одоо тэгээ бүгднийг хөвч тасраад ингээ найз явсан охин доо эндээ бэхэр дасчээ. Одоо шүү. Манай ч бас багтаа бастай дижи мянга төссөн гэж ярьдаг те. Тэгээд нөгөө түүц их мордог байсан. Тэгээд гүү жалаа гүүгээ дууных нь одоо сэдвэн тэндээс бас гарсан байлээ. Тэгээ угаасаа татар хамтлаг маань бол угаасаа хамгийн гоё олон салбартай хамтлагаа дарханд бас нэг салбар л байдгийн те нүүр нэм гэдэг. Эрдэнэтэд бас те ядуу хүн дурлах хэрэггүй гэ тэр бүр арай л. Дурлаад чирэггүй азгүй гэж юм гээ шүү. Тамийн дуу муу наац те. Та хэдээс л болсон шүү дээ тэр шахдаг болоо чи ер нь бол тэр. Тэгээд татар хамтлагийн маань одоо 20 жилийн хойно тоглолттой бороо гэж тоглолт байгаа. Тэгээд энэ тоглолтын дараа бас 3 ахын маань дансанд бас бороо орох гэж байгаа гэсэн. Хэрвээ тэр өдөр бороо орчвол тэгээ цас гэж тоглолт болох байх тэр өдөр тоглолт. Мөнхийн рэпийн цаснаар гэж татарын цаснаар тоглолт шүү. Мууга сонсогчны ивсэлгүй сонсогч. Татарын цаснаар гэж. Тэ бороо орохоо болсон цагт л ер нь бол бороо дуу хүн сонсгоо болох бах. Тэрнээс бороо бол бүр хизээд бидний сонсох хамгийн дуртай дуу хэвээрэл байсаар болно тийм ээ. Залуучуудаа гоё бас татарынхандаа бас баяр хүргэе. Яг бороо шиг тасчих ш тас гэж. Тэглэг яг тэгээд энэ 8 сарын 19-нд те ганцхан удаа төв цэнгэлт хөрөөлөнд бороо тоглолт 20 жилийн хойно тоглолтоо хийх гэж байгаа бас хамтлагийн ах нартаа Томас Том амжилт хүсье баяр хүргэе. Тэгээд стадионд бүгдээрээ уулзцгаая. You and I,